За одоо энэ чи би 200 мл ус байгаа. Одоо соус их ч юм тий. Хөт усан дээр урлаа хийгээд. За. Соусоо юу ч гэсэн ингээд бэлдээ тавьчих. Тэгээ бид нар махаа жоох нөгөө хаалтсан хариулт дээрээ шарж хоёр талын гоё шаргал болгож байгаа. За энийг ийм улаан үгтэй юм зүйл болох юм. Гоё өнгөтэй соус. Тэгээ нөө махнаа шүүс нь халилтаад хэдэн минут тий. Хэдэн минут жарах вэ? За одоо энийгээ за махаа шараад үгүй. Махада ингээ хэдэн минут шарах вэ? Нэг талаас нь. Хоёр талаас нь зүгээр шаргал олтон шарчаад тэгээ бид нар дээр нь соусаа гэдэг нь шүү. Тэгээд соусандаа болох юм байна тий. Яа сайхан амттай юм байна надад. Шаргал болоход нөө өнгө оруулаад тий. Тэгээд соус яах. За одоо ингээд баруун соус өмчих болно доо. Тэгэл бид нар нэг 15 минут цаа хараа болчихно. За одоо хэдүүлээ соус. Нэг цаг ордгоо амархан хоолно тий. Гэсэн аюу гоё амттай үзэмжтэй. Манай гэрээдтэй нар бол тэгэл баг гарийнхаа хоолыг болгоо авчихад бол тэгэл. За би сая галын жоохон басгацсан байсан. Одоо жоохон чүчүүд нэмээд өгнө. Гэтэ дундаж гал дээр. За ингээд 15 минут цацалгаад. Тэгээ хоол маань бэлэн болчихно. Би төмсний нухаш айл болгон л бас хийдэг юм чи ингээд төмсний нухашаа бэлтчихсэн. За тэгээд төмсний нухашаа яаж бэлтсэн? Сүү мас даас гоё тий. Хүн хүний гоё юмс гоё идэх шиг. Танарт айлын хоол амттай санагддаг. Надад л айлын хоол аяа амттай санагддаг. Надад үгүй гэж. Надад өөрөө л бас. Би болохоор яг надад өөр хүний хийсэн хоол аягүй бас надад. Хүмүүст айл тэгээд айгу хоол буудаж явдаг тий. Би хоол буудах аягүй дуртай. Одоо чи төмсөн нухшаа өөр яаж амталдаг вэ? Би нөгөө нэг шарсан мөөг хийчдэг байхгүй юу? Мөөгөө шарж агаад, маслаа шарж агаад түрч удаад бас нөгөө хоолн дээр тэгж зааж исэн штэ. Нөгөө дахианы оромог байсан штэ. Тэрнийхээ доторх шанзыг би мөөгтэй ээжсэн. За одоо энийгээ ерөөхдөө бидний хийх зүйлсүүд бол бэлэн болчихлоо шүү. Миний хоол бол гарчлаа. Одоо бид нар уух юм байгаа юм байна. За тэгээд юу ийш нэрээ? Кек. Би бас нэг айгүй хурдан болдог. 15 минутын дотор болдог. Шоколад лава кек хийн. Ингээд хатхан бол хамаагүй усаа алгаж идэг. Оргилдог одоо юу юм бэ одоо. Алтуул шиг ингээд лава кек урсдаг. Маш амттай амархан. За одоо бачка маань шоколадаа хайлуулчихсан. За шоколадаа маслтаа хайлуулсан байгаа. Одоо энд яах вэ гэхлээр 2 бүхэл өндөг. Хоёр өндөгний шар. Хийгээд цаахтаа холио цаахаа хутгачихна. Хоёр нь болохоор нэрээ хоёр нь болохоор зүгээр шарна юм шүү. Зөвхөн шарна. Тэг яа тэгэхээр энэ кек маань ердөө хөөх мөх шаардлагагүй. Яах вэ гэхээр зөвхөн гаднах нь болохоор өндгөө болгоод кекийнхаа зөвхөн гаднахын булгаах вэ шаардлагагүй. Доторх нь яалаа урж авах учраас. За одоо үүн дээр тал аяа сахар хийн. Яг гардуурх материалаар л хийж байна. Тий яг гардуурх. Энд бол миксерийн тэр шаардлагагүй. Миксерний шаардлага байхгүй. Ийм байхгүй бол зүгээр явгаар гутгацсан ч болно. Халбгаар миксерийгээр. За өмнө 200 дээр халуучдаг юм лүү. За мэдээж ямар ч юмд давс орох шаардлагатай маш бага хэмжээний давс. Бүх шоколад орж байгаа юмныхоо амтыг маш сайн тодцож гаргаж ирдэг. Шинэ маань яг нэвтрүүлэгт орохдоо хийж байгаа би ажилласан. Ямар ч нарийн бовн дав чимэх давс одоо нөгөө амтыг тодтгож өгдөг гэ. Баг зэргийн ванила орно. Шингэн ванил болох уу? Шингэн ванил болно. Ер нь нарийн бов ихэнх нарийн бов нь
ванила, зайлшгүй. Одоо энэ шилэн саваа чи тасалсан юм тий? Тэгээ энэ шилэн саваа таслана. Маслаар юм уу cooking spray гэдэг шүү дээ. Тэнгэр таслаад таслахгүй бол бидний кек маань хөмөрч гарч ирэхгүй л дээ. Таслах шаардлагатай. За одоо үн дээр зацны хишээ өгч. Хийж гутгаад. Бүгдийг хийх юм уу? Тийм. За. Одоо энд маань ердөө хамгийн түрүүнд болох шаардлагатай юм нь юу вэ гэхлээр өндгөөл бид нэр болох гэдэг байхгүй юу? 30 г гурвал чинь болоод байх юмгүй газ болчихно. Их гурвал араагүй учраас. Заалсан. За тэнгууд үн дээр 30 г гурлаа шигш хийсэн ч одоо миний одоо хаашаа энэ одоо болно шигшгүй юм чи болно. Миний ярианы стайл юм. Шигш хийсэн ч болно, шигшгүй яасан болно. За бүгдээ шигшчихье. Тий, за бүгдээ шигшчихье. За 30 г гурвал илүү хийж болохгүй. За. Тэгвэл хэрэг 10 болчих واخ тий. 10 болохоос гадна дотор нь усаа гаад ирэхлээр бүтээрээ байх юм төвхий гурал гэдэг нь гэсэн үг шүү дээ. Ийм шингэн зурмаг угаасаа болно. Энээс өтгөн болох шаардлага байхгүй болохгүй угаасаа. Ингээд хамгийн маань нийлүүлээ хайлаад утгаад одоо энэ рамикнда хийгээд энэ нэг зариултын нэг төхөөрөмт хийдэг цав байгаа. Айгүй амархаа. Тэгээ амт нь хамгийн гол нэг байлдаг тий. Амт нь илүү гоё байна. Айскримтаа бүр цогцоо дээр нь жимс тавиад гэх юм бол салхи аргагүй гоё амттай болно. Гол нь халуунаар мэдчихэж байгаа болохоор. Тий гол нь халуунаар байна. Одоо жигэнчг юм нэга. Тэгээ хэдэн үед болох вэ? 10 бит. Тэгээ яг ийм хүү одоо яг энэ хэмжээ илүүчгүй дутуучгүй 10-аас 11 юм болно. Илүү болчвол бүр болчих. 10-аас 11. За хүмүүс чинь жоохон байлгаа зайлгаа гэж 12 минут болоод ирэнгүүд 13 минут. Энэс том саунд хийх юм бол мэдээж илүү болно шүү дээ. Тий. Нэвтрүүлгийн ивент итгэгч Queen Kitchen. Яннаас бүтэн. Тэгээ нэг юу яах чаа. Бас нөгөө нэг авокадо салаад чи нөгөө нэг суурин юу болсон шүү дээ. Хальсан болсон шүү дээ. Энэ бас адилхан бас суурин. Нөгөө аяган нөгөө нэг юу нь болно гэсэн үг. Аннасны маань. Доторхыг яаж ухаж авах вэ? Доторхын дээр тухан да. Хитэн аяг гарах юм? 2 аяг уу? Тэг яг нэг аннаснаас 2 гэж тод. Өн жимс маань яг гоо шинээр байна тий. Тэг өчтөр харчаад харин харсан ч шүүсэх гэж байгаа. Ялгараад амар гоё чихтэй юм тийм үү аюу ялгартай. Би юу гоо. Би тэг Юу банан яриад яадаг. Тэг банан. Бас банан авах юм уу тий? аюу лирэ ялгаж байгаа юм уу? За би лирэ айл. Лир, банан, тэгээ ананас маань. Уух юмд нь ерөөсөө энэ хитэн жимс. Тийм, энэ талаар нь. Тэгээ мүс хийвэл нэг хүүтэн болохыг бол мүс хийж болно. Одоо жоохон өвөл байгаа болохоор яхаа. Өвлөлцсөн юм чи мүс хийж яхаа гэж утсан. Халуунд бол сайхан мүс хийж олох болохгүй шүү. Халуунд энэ өстой гоё уух юм болох юм байна. Та шивгатай салаад нь дуртай юу? Идэж үзээгүй шүү. Гоё ш. Идэж үзээрэй. Яаж хийдэг? Ялангуяа шивгааг тийм нуусны мах гэдэг шүү дээ тий. Нуусны мах, дахианы маханд шивгатай салаад аюугаа цогцдог. Тэгэхээр шивгаанд яаж амтлагаа хийн гэсэн үг вэ? Тэгээ шивгаа чинь одоо жоохон улаан өнгөтэй юм чинь нэг шар өнгийн черритэй юу гэдэг шүү дээ. Черри биш ээ. Шар өнгийн жижигхэн помидор. За, тэрнээс игээд шивгаа чинь нэг юм лир шиг нэг тийм кранчи зөөлхөн биш нэг кранчи тийм мэддэг жимс шүү дээ. Тэмхүү төрлийн ногоонор гин. Тэгэхээр тэр юу вэ гэхэлэр шуугаа хийж болно, алим хийж болно, өгсөө хийж болно. Тэгээ жижигхэн помидор төсгүүгээр тэр чигээр нь хийгээл. тэгээд амтлагаа. Амтлагаан тэгэл одоо юу хам юу жимстэй салаад учраас бид нэр зүгээр нэг хөнköön л амтлана. Баг зэргийн тий юу орно. Оливын дэс орно. Тэгээд хамгийн гол чухал юм нь болохоор нэг бурам байдаг шүү дээ тий. Бурам хийж болно, эсвэл бор сахар хийж болно. Зүгийн бол гэсэн юмнуудаар хамтлаад баг зэргийн давс хийгээл болоо. Зөв. Тий. Тэгээд нэг хийгээд үзээрэй заяа юу сайхан амттай.
болохоор бид нэр одоо тавглахдаа дундуур нь үсээд тагуулчвал нөгөө нэг омлетны маань юу харагдсан өнгөн. За одоо ингээд харахаар намайг гоё гэдэг. ийм байгааз. За 2 шиг банан тэгээ дээрэс нь лир. Лир ч бас аюу тийм нэг усрахаг жимс шүү дээ тий. Тий гоё амттай. Оранж ихээр бас тэрхий эсгэлэн болчих гэж боддог. Гоё амттай ундаа болох нэ. Яна аста гоё амттай мэдснэ өнөдөр. Одоо энэ блендер тэгээд